За сайн байцгаана уу залуусаа. Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ өмнө үтсэн зүйлсүүдийг ашиглаад за хоёр төрлийн тэм зургийн эвлүүлэг сурцгаая. За энэ зургийг бүгдээрээ дээр нь гавлны элемент оруулж ирээ. За энэ зурагт ингэж ослуулан хольж нийлүүлэх болно. За тэгэхээр бүгдээрээ энэ зургаа багасгаж жижиглэе. За ингэж жижиглээд enter. За позитивийг бүгдээрээ гуруулаа. За хүнийхээ нүрийн царайны хэлбэртэй бас тэгээд тааруулж хэрэгтэй. За тэгэхээр Ctrl T гэж яваад тэрийг томсгоно. За ингээд за 90 болоод бусад хэсгийн бас чигээр тааруулж хэрэгтэй. За ингээд keyboard-наас осгомоороо та бүхэн бас ингэж наачааш нэг пикселээр богоор хөдлөх боломжтой. За ингээд ерөөхдөө бүгдээрээ таарсан болол enter даръя. За энэ зураг бүгдээрээ позитивын буцаад тодруулаад за энэ эргэн тойрных нь хар хэсгүүдийг салгаж авчаая. За инként бол бүгдээрээ нэг смарт обжектыг болиулаад бас ингээд харын арилгах байдлаар алга болгож болно. За мөн бүгдээрээ энэ дээр бас маск үсгэж болно. За тэгэхээр яаж маск үсгэх вэ гэдэг бүгдээрээ харъя. За маск үсгэхийн тулд бүгдээрээ энэний маск гэсэн товчон дээр дарна. За ингэснээр бид тийм маск нэг юм нэмэлт нэг юм цагаан талбар харагч. За тэрийн цагаан талбар юу юм бэ гэхээр энэ дээр бүгдээрээ зурхтаа хэрв хараар зурх юм бол бидний лейерээс нь арилна гэсэн үг. Нэгүндээ балруулж байгаатай адилхан ижилхэн. За тэгэхээр биерээ аваад за биерэн дээр бүгдээрээ энэ хар өнгийг сонгож гисэн байна. Хамгийн тулах хар өнгийг. За ингэж яагаад бүгдээрээ биерээр за нэгүсэндээ шинэ лейер үсгээд харъя. Гэт тэр ингээ хараар гэж бодох нь гэсэн. За тэгэхээр энэ лейерээ сонгоод за лейер дээр анзаарах юм бол бид лейерийн уртлын үндсэн зургамаа сонгогдсон байгаа л одоо энэ бүгдээ маскад ард сонгож өгнө. За маскад ард сонгосноор одоо хараар дээрээс нь бодож өгөх. За хараар бодохоор энэ харагдаж байгаа. Хараар бодсон хэсэг маань энд санагдаад алга болж өгч байгаа. За тэгэхээр бүгдээ энэ дээр төхөр аваад төхөрөөр нь хар хэсгүүдээр тохиж өгөөд за M үсгээд арж энийг мөн авч болно. За энэ дээрээс fill за өнгийг за black гэсэн үгийг сонгож аваад окей гэж тарснаар харангур энэ хэсгүүд маань ингэ дүүрсэн. Тэгэхээр харангур дүүрсэн хэсгүүд маань одоо харагдахгүй болоод алга болсон байх нь. За тэгэхээр бүгдээ энийг за үндсэн зургаа бас дээр нь гаргах хэрэгтэй. Тэгэхин тулд Ctrl G гэж хуйлаад за бүгдээ зургаа дээр нь гаргая. За ингээд дээр нь гаргасан болвол за одоо бүгдээ үндсэн зургийнхаа хүнийхээ нүдний шилийг одоо бас хуйлаж авах шаардлагатай. Яг зөв нүдний шилний цаана гавлын зарим хэсгүүд харагдах шаардлагатай учраас за тэгхийн тулд pen түлэн авч байгаа. За тэгвэл бүгдээ бодох хэрэгтэй. Хаана нь бүгдээ одоо энэ гавлын хэсгүүдийг харагдуулах вэ гэдгийг сайн бодолцож ш одоо гаргаж хэрэгтэй. За гэхдээ бид нар ямар ч гэсэн одоо нүрийнх нь зүүн хэсгээр одоо гаргаж ирээ гэж бодож байгаа учраас тэр нүрийнх нь зүүн хэсгийнх нь одоо шилийг дээгүүр нь pen түлээрээ боломжтойгоор нарийнаар ингэж давхарлцуурья. За ингээд бүгдээрээ pen түлээр ингээд зурлаа. За одоо бүгдээ энийг Ctrl Enter гэж танаад за зургийнхаа энэ хэсгийг бүгдээ зурнаас хөвлөд тавьчих. За анзаарах юм бол биднээс шилний хойшоо орсон зарим хэсгүүдийг нэмж оруулаг байна. За тэгэхээр тул нэмж оруулъя. За полигонолоос аваад нэмэх shift-тэй дарж агаад за нэмэх дараа шууд энийг авчиж болно. За мөн дээр байх нь shift-тэй дараад за энэ хэсэг бол бас шилний хэсэг бололтой хойшоо орсон. За ингээд Ctrl G гэж авах юм бол бидний хэсэг маань хуйлагдаж гарч ирсэн байна. За тэгэхээр бүгдээр эндээс нүдний дотор хэсгийг бас алга болгоё. За тэгэхин тулд pen түлээрээ дотор нь зурч өгье. За мөн pen түлээр зурхаас илүүтэйгээр бид бас дотор нь төхөөрөөрөө хэрвээ ингээд салгаад авах боломжтой бол бас төхөөрөөрөө салгаад авах бол бидний цагийг хэмнэн. За тэгэхээр зарим хэсгийг бүгдээрээ лаас авч агаад shift дараад нэмэх тарж байгаа.
нэмээд оруулчих. За төхөр аваад shift дарж аваад энэ дээр нэмээд өгч. За ингээ бүгдээрээ delete дарснаар дотор хэсэг маань ингээ устгах нь байна. За одоо үндсэн зургийг харъя. За зурган дээр бид нэг шилийг одоо давхарлаа салгаж авсан байж байгаа. Тэгэхээр энэ бүгдээрээ одоо дээш ховлж авсан зургийн layer хэсгээ зарим нэг хэсгийг нь одоо тотгшин жоохон арилгаж өгье. За арилгаж өгдөг бид маск үсгэж чад бас арилгаж өгөх юм бол дараа нь буцаад тухайн зүйлээ янзлж тасарч авахд буцаахад бас боломжтой болно. Тийм учраас маск үсгээ бүгдээ биер аваад хараар. За жишээлбэл бүгдээ нэг за нүдний хэсгийг бүгдээ бас арилгаж болох юм. За тэгхийн тулд бүгдээ ард талд нь гавлаа гаргаж ирэх хэрэгтэй. За ингээд тэгэх юм бол нүд нь бас байхгүй юм тарагч. За тэгэхээр буцаая. За нүд нь байсан дээр бид нарт. За ингээд. За нүдний хэсгийг арилгаж өгье. За ингэж арилгаад тэгэхээр энэ хэсгийг зарим хэсгийн бүдэрээ буцаад нөхөх шаардлагатай юм. Тэхийн тулд дээрээ биернийхээ цагаан өнгийг сонгож өгөөд за бидний биер их одоо бүдгэн уусалтай учраас энийг бүдэрээ болиулъя. За биер аваад X дарж 2 дөнгөө солино. За ингээд энэ нэг уусалтайг нь бүдэр бас зарим хэсгийг уусалтгүй болгох хэрэгтэй. Хит их уусалтай байж бас болохгүй. За X аваад X дараад за жоохон томруулж аваад за иймэрхүү байдалтай болж байна. За тэгэхээр бүгдээ ард талд нь шинэ layer үсгэж аваад энэ ард талын хэсгийг нөхөж бодож өгье. За тэгхийн тулд биерээ аваад за alt дарж шинэ хэсгийг сорж аваад за биерээ томруулаад за энэ ингээд бодчихъя. За тэгэхээр бодглохлоор бид нарт энд нэг зүйл арилгаагүй харагдчихээн. За тэгэхээр энийг арилгаж өгөх шаардлагатай. За тэгхийн тулд маск дээрээ дараад за биерээ аваад харангур арилгах хэрэгтэй байна. За тэгэхээр артлын маань бас хурцаар арилгахаар бас энэ дээр муухай анзаарагдаад байгаа учраас дөрвөлж өгөх хэрэгтэй. За тэгээ арт талд нь дахиад биерээ аваад ингийн өнгөөр энийг тэгээ нийлүүлж босгох хэрэгтэй. За тэгэхээр энд бас нэг зүйл байна. Арилгаагүй. гэж арилгаж өгье. За тэгэхээр биер аваад ирээрээ. За бас энэ дээдлийн зарим нэг тухайн хэсгээр бас ингэж гарч ирсэн байж болох юм. За тэгэхээр энийг бүгдээрээ жоохон хурцлая. Хурцуулж жагаад. За мөн энд шууд бид нар иймээр арилгахыг хүсэхгүй бас юм арцгаар арилгахыг хүсвэл бас ингэж арцгаар ингэж арилгаж болно. За тийм бол бас их гоё цэвэрхэн харагданаа. За ингээд за бидний артлын маань гавл хитрхи тийм шардуу өнгөтэй байгаа учраас өдөр энэ дээр
Одоо өнгөн дээр нь ажиллая. За adjustment-аас за hue saturation гаргаж ирээ. За бидний saturation өнгийг жоохон доош нь бууруулж өгье. За ингэснээр тэр юм бол жоохон харцаанд болж өрнө. За нэг иймэрхүү байхад болох юм шиг байна. За ингээд adjustment-аас мөн за бид нэр curves болон level-ийг гаргаж ирээд за бас жоохон тодруулах, жоохон цайруулах гэх мэтлэн зүйлсүүдийг хийж ажиллаж болно. За ингээд иймэрхүү болж байна. За тэгэхээр иймэрхүү болсон бол одоо бүгдээрээ тоон зурган дээрээ зарим нэг фонны арын хэсгээр муухай болоод байгаа хэсэг бол бас эднийг дөрөв засаж өгөх хэрэгтэй. За тэгэхээр жишээлбэл энэ бол ингээд айгүй тод зарим хэсэг нь муухай харагдаад байна. За тэрийг засахын тулд бүгдээрээ та зургаа сонгож өгч жоод за зурган дээрээ биер аваад за ангийн биерийг сонгож өгөөд за эндээс тэр ямарсалтыг за энэ өнгөрсөлтийг дотгоч жоохон уусгаж зурж өгье. За ингэснээр бидний одоо хийж байгаа зүйлс нь илүү бас нарийн гоё цэвэрхэн харагдах боломжтой болж ирнэ. За бид нэр зургаа сонгож өгөх хэрэгтэй. За зурган дээр маскаар бид нэг устгацсан байгаа учраас бас маск мөн болохгүй байна. За тэгэхээр маскын дээр нэр цагаанаар дотгошин жоохон уусалттайгаар хийж өгөх хэрэгтэй. Хаалтнаас нь багтаа. Гаднаас нь дотгож байгаа. Гэт уусгах хэрэгтэй. За ингээ уусгах явцад бидний зарим нэг зүйлс маань ингээд нэвт харагдах гад байвал тэрийг хурц тод өнгөтэйг сонгож өгч байгаа. За энэсийг за X буюу харанг авчаад арилгаж өгнө. За ингээд арилгаад өгнө. За одоо бидний артлын зүйлсүүд маань яаж харагдаж байгааг харъя. За эндээс бас арилгах зүйлсүүд байна. За X гээд за тэгэхээр энэ чих маань одоо ерөөсө гарч ирэх болохгүй юм уу? За тэгвэл одоо яах вэ? Яах вэ гэхээр бүгдээ нэг маскын дээр нь биш үндсэн зурган дээрээ бүгдээ нэг ажиллаж одоо янзлах нь. За үндсэн зураг маань болох юм бол за бүгдээ маскын дээрээ маус хоёр нараа disable mask гэж хагаад тэр үндсэн зургийнхаа одоо энэ чихийн хэсгийг ерөөд нь одоо энэ нийслэхэн өнгөөр нь будаад арилгах чинь. За тэгэх юм бол бас илүү боломжтой болж ирнэ. За ингээд за энийг жоохон тодыг сонгож өгч жоод за ингээд арилгах чинь. За тэгэх юм бол маус хоёр дараад enable mask. За ингээд доотлохын дээрээ бүгдээ нээж харъя. За одоо арай дээр харагдчихээн. За ингээд энд бас өөр муухай харагдаад байгаа зүйл байвал бүгдээ нэг бас ингэж уусгаж өгч ажиллах хэрэгтэй. За ямар ч тач нэг иймэрхүү бүгдээ хийж байгаа зүйлсэн боллоо. За тэгэхээр одоо бүгдийн дээр галын эффект оруулж өгье. За галын эффектийг за бүгдээ эндээс зургаар оруулж өгнө. За зургаасаа за жишээлбэл энэ зургийг бүгдээ оруулж ирээд за enter даа. За зураг маань доор нь ордорцсон байгаа учраас дээр нь гаргая. За дээр нь гаргаад за магадгүй зарим зураг нь их пиксел муутай жижигхэн зураг байж магадгүй. За энийг нормал хийхдээ скрин болгож өөрчилнө. тэрийн зураг маань шууд өөрөө гэж хувирхан байна. За мөн бүтээрээ өөр болгож бас харах хэрэгтэй. За тэгэх юм бол бас магадгүй энэс илүү одоо цэвэрхэн гоё таслагдах байж болох юм аа. За ингээд эсгийг тэр масклаад за биерээ аваад за хараар дээрээ бодож өгөн. За энэ хэсгийг арилгаж өгье. За жоохон бүдгний сонгож өгөөд тэр нэг л хэсгүүдийг бас арилгаж өгч болох юм аа. За ингээд зургаа сонгож байгаа бүгдээрээ энэ дээр за тэгэхээр зургийнхаа зохиомжийг бас бодох хэрэгтэй. Магадгүй бид нэр хэрвээ толгойн хэсгийн энэ хэсгийг арилгаад бас хийх юм бол бас илүү гоё болох байж магадгүй. Тэгвэл бүгдээ бас тэгж болон за туршиж үзцгээе. Биер яваад харангуй за энэ хэсгийг арилгаж үзье. За тэгэхээр харцгарыг авч жаад
Тэгэхээр биерийнхаа одоо градиент жоохон өөрчилж болно бүгдээрээ ингээд. За амархуу байдалтай болж байна. За артлынхаа фон дээр бас энэ өнгөө бүгдээрээ бодож өгнө. Өнгөө сонгож аваад. За тэгэхээр энд зарим нэг зүйлс бас арилаагүй дутуу үлдсэн байна. Тэгэхээр бирээ аваад татыг сонгож аваад. За ингээд арилгана бүгдээрээ. Арилгах юм. За магадгүй энэ дээр бас илүү ууслалт хэрэгтэй бол бас дээр нь бид нэр шинэ layer үүсгэж аваад бирээ аваад. За энэ дээрээс нь за бүтэхнийг авч аваад дуусгах боломжтой. За тэгэхээр бид нарт бас заавал энэ одоо юм шаардлагагүй шүү дээ. Бид нарт одоо заавал энэ фон шаардлагагүй. Бид нар фоныг бас ингээд устгахчих бас болно. Устгаад бид нар арталт нь арай өөр орчинд бас яваачаад өөрчилж болно. Тэгэх юм бол бидний зохиомжинд илүү горимсог болох боломжтой. За ингээд хэсгийг устгах юм бол бидний зураг маань бас зохиомж нь илүү сонирхолтой болж ирж байна. За тэгэхээр бүгд галныхаа зургийг авчираад за ингээд толгойн дээр нь тааруулаад тавья. За Ctrl T гэдэг бас хэлбэрийн жоохон татацсангаад өөрчлөөд за өөрхөн хүссэн байрлалд оруулж хандлах боломжтой. За маус хоёроо warp. За тэгэхээр одоо нэр боломж өгч ийн яа гэвэл mask гэсэн layer авчихсан. За ингээд хурж тавьж байна. За ингээд бид нар галан дээрээ бас одоо янз бүрийн эффект өгч болно. За мөн гаднаас бас нэмж өөр төрлийн гал оруулж ирээ. За энийг лайнер болгох хэрэгтэй. За тэгэхээр энд илүү сутуу зүйлсүүд нь харагдах бол тэр маск дарж хөөд за бирээ аваад за бирээрээ энэ дээр та хар хэсгээр хараар та эргэн тойрны хэсгийг ботож өгнө. За бир авлаа. За бир аваад ингээд за болсон байна гэж үзэх юм бол бүгдээ нэр таймер тохируулаад хийж өгнө. За мөн бүгдээ энэ дээр mouse хоёр blend options гээд бас outer glow гэдэг юм өгч болох юм. За гэхдээ энэ маань одоо бидний зургийн одоо үндсэн дөрвөлжин хүрээгээр одоо ингэж орж ирээд байгаа учраас энийг одоо баг зэргийн балруулаар тухайн layer бүгдээр арилгаж болох юм аа. За балруулыг хийсэх дараа авах юу тест авч болно. За энэ маань одоо smart авч байгаа учраас бид нар болохгүй байна. За тэгэхээр энийг бүгдээр raster layer болгож хэрэгтэй. За тэгэхээр хэрвээ зурган дээр нь маус хоёр зарах юм бол заримдаа болдгоо. Тэгэхээр бичгэн дээр нь бүгдээрээ тараад raster layer. За ингээд маус одоо бирээ жоохон томсгож өгөөд илүүдлэхийг бүгдээрээ жоохон арилгаж өгье. За иймэрхүү байдлаар арилгаж өгч болох юм. За одоо бүгдээрээ mouse хоёр blend options. За blend options гээд тэрэндээс outer glow гээд outer glow-ыг зэргийн шартун өргөөд за size-ыг нэмж өгье. За шараа жоохон улаанд болгож өгье бүгдээрээ. Жоохон улаанд. За range-ийг бас нэмж болох юм. За opacity-г тодорхойлох юм бол иймэрхүү байдалд харагдана. За бүгдээ одоо энийг liner тэгээд за маскийг төвчүүлнэ. Enable mask. За тэгэхээр харж байгаа одоо гадуур нь илүү тийм гэрэлтэй харагдаж байгааг анзаарч байгаа. За тэгэхээр энэ гэрэлтэй харагдаж байгааг төвшин оруулахын тулд бид нэр одоо балруулаар гадных нь хар хэсгийг ярьлах гэж дотгош байгаа одоо орж өгнө гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ blend options за outer glow-ийн хэмжээг
жоохон усалтайгаар нэмжиж болох юм. За ренжийг жоохон багасгах байдлаар. За энийг add. За ингэж их юм бол илүү бас гомсог харагдаж байна. За ингээд болоолаараа ботрыг гал руу оруулж өгөөд. За нэг үндсэндээ бид харийн арилгаад байна гэсэн үг. Харийн арилгаснаар бид одоо ингэж төтөж оруулж өгч болж байгаа. За ингээд иймэрхүү байдлаар бид нарт энэ дээр ингээд галын эффект орж байна. За Alt-а дарж хувлаад бас энэ дээр энийг өөрчлөх боломжтой. За Ctrl T гэж байгаа бүгд энэ галыг бас warp гэдэг. Бүгд энийг өөрөөр бас хөтлөж байгаа байдалтай байлгаж өөрчилж болно. За enter. За иймэрхүү байдлаар за энэ хэсгийг бид маскн дээрээ за биер аваад хараар баг зэргийн сигналс харилцаж өгч болох юм. За иймэрхүү байдалтай. За нэг иймэрхүү болж байна. За бүгдээрээ дээр нь одоо шинээр нэг лейер үүсгэж өгье. За шинээр лейер үүсгэхдээ тэр энэ дээр юу өгөх вэ гэхээр одоо өнгөний эффект өгье. За ингэж өгөөд fill дүрхтэй бүгдээ энийг баг зэргийн улаан шарф өнгө дүүргэж өгөөд за нэг screen болохыг бүгдээ. За multiply болох юм бол бүгдээнд бас янз бүрийн байдлаар гоёмсог харагдах боломжтой. За юм болж байна. За тэгэхээр бид нар бас арын фоны солиод өөр орчинд бас хаваачиж болно. За тэгэхээр энэ удаагийн хичээл маань бүгдээр ингэж олон зүйлсийг одоо хольж нийлүүлж одоо нэг зүйл гаргаж их хичээл байлаа. За ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Тэр баяртай салгасаа.